За бүгдээрээ сайн байцгаана уу? Манай өнөөдрийн энэ 7 хоногийн ихтгэл эхэлж байна. Манай өнөөдрийн ихтгэлийн сэдэв уртрайны тарималд ургамал хамгааллын цог зарга технологиг нэвтрүүлэх нэгээд ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн доктор дэд профессор ургамлын өвчин судлалын лабораторийн эрхлэгч доктор Дондов ихтгэл тавина. За ингээд Дондов докторгоо ихтгэлтэй өргөе да. За сайн байцгаана уу бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээд энэ ургамал хамгааллын цог зарга гэж юу юм бэ гэдгийг бас товчхон ярих хэрэгтэй баг. Тэгэхээр ургамал хамгааллын цог зарга гэдэг нь ерөөсөө л эрүүл таримал ургуулахыг л ерөнхийд нь хэлж байгаа. Тэгэхээр эрүүл таримал ургуулна гэдэг маань нэлээд хэдэн цог зарга хэмжээнээс бүрддэг. Тухайлбал одоо хөрс маань эрүүл байх ёстой, зөв одоо нарийн технологиор тарих ёстой, ээлжлэн тариалтын системийг мөрдөх ёстой гэдэг энэ болгон бол нийлээд ер нь бол ургамал хамгааллын цог зарга гэдгийг бүрдүүлж байдаг. Тэгэхээр манай одоо тариаламжид маань энэ аргуудыг одоо бүрэн дүүрэн хэрэгжүүлээд ариун ургац авж байгаа нэлээд олон аж ахуйн нэгж иргэд байгаа. Зарим нь бас дутуу төлмөг хийгээд бас одоо төлөвлөсөн ургацсандаа хүрэхгүй байх ийм асуудал бас байгаа. Тэгэхдээ ерөнхийдөө бол манайхан бол энэ ургамал хамгааллын асуудлыг бол бас бидэнд хэрэгтэй юм аа. Ер нь бол ургамал хамгаалалгүйгээр одоо төлөвлөсөн ургацаа авах боломж бүрдэхгүй юм а гэдгийг бол ойлгож мэдэрч эхэлсэн гэж ойлгож байгаа. Үрийн асуудал, хөрс боловсруулалтын асуудал, тариалах технологийн асуудал, техник тоног төхөөрөмжийн асуудал тодорхой хэмжээнд бол шийдэгдээд явж байгаа гэж ойлгож байгаа. Харин ургамлаа яаж одоо хөнөөлт организмаас хамгаалах вэ? Яаж одоо төлөвлөсөн ургацаа авах вэ? Яаж одоо хүнсний аюулгүй байдлын чанарын шаардлагыг хангасан эрүүл ургац, эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ гэдэг бол бас асуудал байгаа гэж ойлгож байгаа. Тийм учраас энэ дээр багшааг одоо анхаарлаа хандуулаад технологийн дагуу хийхэд бол бид ариун ургац, чанарын шаардлага хангасан ургац хураан авах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. За тэгэхээр ер нь бол газар тариалангийн төв бүсэд за бусад одоо өндөрлөг бүс, их нууруудын хотгор, тал хэрд энэ Монгол оронд нутагчсан сортуудаас хамгийн одоо тохиромжтой сортуудыг би бас энд оруулсан байгаа. Яг тэгэхээр зарим одоо аж ахуйн нэгжүүд бол төлөвшчихсөн одоо өөрийн үртэй, өөрийн одоо супер болон супер элит үрээр тариалж байгаа ийм аж ахуйн нэгжүүд бол байгаа. За зарим нь бол бас энэ газар тариаланд шинээр орж ирж байгаа бас үрийн дутагдaltaй энэ төр ийм асуудлууд байдаг учраас энэ дээр анхаарлыг бас хандуулъя гэж бодсон. Тэгэхээр төвийн бүсэд бол дунд орой эртийн болцтой сортуудыг бол голлон тариалах нь илүү одоо байгаль цаг уурынхаа нөхцөлд илүү тохиромжтой байдаг. Тэгэхээр дунд оройн болцтой сортод бол энэ Братская 34, дархан 144 сэлэнг сортууд, дундын болцтойд бол энэ дархан орхон дархан 34, 74, Братская 79 сэлэнг сортууд, за эртийн болцтойд бол халахгүй 131 гээд энэ мэдчлэн одоо сортуудыг бол түлхүү тариалахад энэ байгаль цаг уурынхаа нөхцөл зохицоод ариун ургац авах боломжтой байгаа. За өндөрлөг бүсд бол энэ эртийн болцтой 2 сорт байгаа. За тэгээд дундын болцтой бол энэ төв бүсэд тариалж байгаатай ижил сортууд байгаа. За их нууруудын хотгорд бол ер нь бол бас хязгаарлагдмал сортын сонголтын хувьд халах гол дархан 131, айл бидэн 43 бол нэгэн зогтсон сортууд байгаа. За тал хэрийн бүсэд байна. Энэ дунд оройн болцтой 34, Братская за дархан 144, дундын болцтой дархан 34, 74 энэ сортууд бол нэгэн тохиромжтой байдаг. Энэ бол олон жилийн одоо судалгаа ургацын доктортой байдлаараа шалгарсан байгаа. За тэгэхээр энэ ургамал хамгааллын цог зарга хэмжээг нэвтрүүлэхэд энэ үрийн асуудал бол нэлээд чухал байдаг. Тэгэхээр үрийн чанар одоо ямар байх вэ? Бид нар ямар чанартай үр тарьснараа хэдий хэмжээний ургац хурааж авах уу? Хурааж авсан ургацын одоо чанар ямар байх вэ гэдэг бол шууд шалтгаалдаг. Тэгэхээр үрийн чанарт бол одоо нэгдүгээр болж игэл одоо супер элит үр, за тэгээд өвчний халдваргүй зөв хадгалагдсан ийм үрийг тариалах шаардлагатай байгаа. Тэгэхээр үрийн одоо чанар дээр
гол одоо нэг нөлөө үзүүлдэг нь бол энэ үр хариуцлагын асуудал байгаа. Тэгэхээр үр хариуцлага бол ямар ач холбогдолтой юм бэ гэхээр одоо үрийг бол одоо дотоод болон гадаад халдвараас нь үрийн дотор байгаа өвчний халдвараас хамгаалдаг. За мөн одоо өвчин гэдэг бол үрээр дамждаг өвчин, агаараар дамждаг өвчин, за хөрсөөр дамждаг өвчин, агаар туслын замаар дамждаг өвчин гэж экологийн ангиллаараа бол ялгагддаг. Тэгэхээр энэ үр хариуцлага хийснээрээ нэгдүгээр бид нар үрийн дотоод болон гадаад халдвараас нэгдүгээр хамгаалах нь, за хоёрдугаарт бол агаараас дамждаг одоо өвчний халдвараас хамгаална. За гуравдугаарт ургамлын үлдэгдэлт буюу хөрсний одоо үндэсний орчин байгаа өвчин үүсгчээс хамгаалах юм ач холбогдолтой байдаг. Тэгэхээр сүүлийн жилүүдэд бол энэ тэд сангаар болон энэ пестицид импортлогч аж ахуйн нэгжүүдийн оруулж ирж үйлдвэрлэлд өргөн хэрэглэж байгаа үр хариуцлагын бодис бол Типу 60, Скарлет, Волмикс, Виалтраст гэдэг энэ типоконозол үйлчлэх бодистой ийм одоо бодисууд бол нэлээд үрдэн өгж байгаа. За тэрнээс гадна Скарлет гэдэг бодис бол Типу 62 бол нано бүтэцтэй учраас үрийн дотор одоо үр хөврөлд байгаа тоосон харууны халдварыг бас тодорхой хэмжээнд дарамгуулах ийм үйлчилгээтэй байдаг. За дараагийн одоо энэ цогцоорох хэмжээний асуудлын нэг бүрэлдэхүүн хэсэг бол энэ хөрс эрүүл байх асуудал байдаг. Тэгэхээр тухайн бүс нутгийн одоо хаана үрдрээ тариалж байна вэ? Тэр бүс нутгийн хөрсний механик бүтц нь ямар бүтцтэй юм? За тухайн хөрс физик хими ямар шин чанартай юм гэдгээс хамаарат боловсруулалтыг яаж хийх үү, хэдүүд хийх үү, хэдүүд тариалах уу гэдэг энэ технологийн асуудлууд гарч ирдэг учраас энэ хөрсөн дээр нэлээд анхаарал хандуулах шаардлагатай байдаг. За дараагийн бол энэ хөрс боловсруулах технологи байна. Тэгэхээр хөрс боловсруулах технологи бол юунд чиглэгддэг вэ гэхээр зэрэг нэгдүгээр хөрсний өвжил шимийг хамгаалах ёстой, хоёрдугаар хөрсний чигийн алдагдлыг бууруулахад чиглэгдэнэ. За гуравдугаар механик боловсруулалтыг цөөлж цомгтгох. За дөрөвдүгээр бордоо ургамал хамгааллын бодисыг зохистой хэрэглээнд чиглэгдэнэ. За дараа нь байгаль экологид сөрөг нөлөөгүй байх ёстой бидний одоо хөрс боловсруулалт бол. За мөн дэвшилтэд техник технологид тулгуурласан байх ёстой. Тэр одоо ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийн ашиглаж байгаа одоо тэр машин механизм хөрс боловсруулах төхөөрөмж багж нь одоо сүүлийн үеийн дэвшилтэд технологид тулгуурлаж аль болох одоо хөрсийг бэлтжүүлэхгүй явалтын тоо цөөтэй гэх мэтийн одоо технологид тулгуурсан байхад чиглэгддэг. За тэгээ хөрс боловсруулалтыг бол одоо механик уран шиг хийж, за хими уран шиг хийж. За механик уран шиг хийхдээ бол механик уран шин дээр хөрсний боловсруулалтыг бол 2-3 одоо боловсруулалт хийж байгаа. За нэгдүгээр боловсруулалт бол дараа жил одоо тарих тав байгаа уран шилж хийж байна. За хог ургамлыг одоо яг жигд цохих үед нэгдүгээр боловсруулалтыг хийж байгаа. За дараа нь хоёрдугаар боловсруулалтыг бол 6 сарын сүүлд 7 сарын эхээр бол ихэвчлэн хог ургамал одоо сэргэн ургах үед сэрүүлэгчүүдээр хийж байгаа. Янз бүрийн одоо KPH 5, KPH 9 гэх мэтийн сэрүүлэгчээр нэг 10-аас 12 см-ийн гүнд хийж байгаа. За хэрвээ хөрс маань нэлээд нягт хүнд механик бүрэлдэхүүнтэй байх юм бол KPG 250 сэрүүлэгчээр нэг 18-аас 20 см-ийн гүнд бол сэрүүлж байгаа. За 3-дугаар урагшийн 3-дугаар боловсруулалтыг бол одоо хог ургамал эрчимтэй ургах буюу 7 сарын сүүлээр хийж байгаа. За энд бол ихэвчлэн KPH 5, KPH 9 сэрүүлэгчээр нэг хөрсний 6-аас 8 см-ийн гүнд. За хэрвээ голлсон одоо үндэслэг ишээр үрждэг хог ургамал давмгайлсан байх юм бол KPE гэсэн сэрүүлэгчээр 8-аас 10 см-ийн гүнд энэ боловсруулалтыг хийж байгаа. За урагшийн 4-р боловсруулалтыг бол 8 сарын одоо 20-ийн үеэр одоо борноодож, биег борноогоор борноодож, за эсвэл булдаж одоо боловсруулалтыг хийж чиг хаах зорилгоор хийж байгаа. За хими урагшийг бол одоо гербицид хэрэглэж хийж байгаа. Одоо Roundup, глифосатад суурилсан
одоо бодисуудаар химийн урийн шиг бол хийж байгаа. Тэгэхээр энэ химийн урийн шинд бол ихэвчлэн одоо глифосатад суурилсан худалдааны нэр нь Sprut Extra, Roundup, Tornado гэх мэтийн одоо худалдааны нэртэй гербицидээр хийж байгаа. За дараагийн одоо анхаарал хандуулах асуудал энэ тариалах технологийн асуудал байгаа. Тэгэхээр тариалах технологид бид нэгдүгээр үрийг тариалтанд бэлтгэн, үрийг тариалтанд бэлтгэхэд одоо үрээ нарлуулах, цэвэрлэх, за үрээ ариутгах энэ асуудлууд бол орж байгаа. За тарилтын өмнөх хөрс боловсруулалтын асуудал байгаа. Хавар одоо бид нэр юу хийх вэжийг хаагаад. За дараа нь тарих хугацааны асуудал. Тэгэхээр манай орны энэ өргөн уудам нутагт газар тариалангийн одоо бүсүүдэд харилцан адилгүй одоо хөрс халж ашигтай дулааны нээлбэр бол харилцан адилгүй байдаг. Тийм учраас тухайн бүс нутагт хэдийн хугацаанд бидэд тарилтаа хийх вэ гэдэг энэ байгаль цагуурынхаа хөрс цагуурынхаа онцлогт тохируулж тарих хугацаагаа сонгох ёстой. За үүнтэй холбогдоод бас тарих үрийн норм байна. Хөрсний одоо механик, физик шин чанараас хамаарна. Нөгөө талаараа үрийн чанарын асуудлаас хамаарна. Гуравдугаар үрээ ариутгасан эсгээс хамаарч тарих үрийн нормын асуудлыг бол одоо тухайн аж ахуйн нэгж тухайн бүс нутагт өөрсдөө зохицуулж тариалах ёстой. За мөн үр суух гүнийг сонгох асуудал байгаа. Тэгэхээр газар болгон одоо нэг гүнд суулгахгүй нэ. Тухайн хөрсний одоо шин чанараас хамаараад үр суух гүнийг бол сонгох нэ. За дараагийн одоо тариалах технологийн асуудал дээр энэ буудаан ургалт, өсөлт, хөгжлийн үе шатууд нэлээд нөлөөтэй байдаг. Хэдийн хугацаанд одоо үр маань соёолж гарах уу, дараа нь одоо энэ үр ургах энэ үе шатууд бүс нутгийнхаа онцлогоор хамаараад яаж хэдийн хугацаанд гарах нь тийм ээ. Одоо хэдүүд навчны их үүсвэр нь гарах нь уу, ишний зангилаа хэдүүд гарах нь уу, тийм ээ. Төрөөний их хэдүүд гарах нь уу. За гэх мэтчлэн одоо хэдүүд үр тогтох уу, тийм ээ. Энэ одоо үе шатуудаа сайн ажиглаж энэ үзэгдэл зүйн одоо ажиглалтаа бас тариаланч хүн маань талбайдаа тогтмол хийж энэ үедээ бас таримлынхаа ерөнхий шинж чанар ямархуу байдлаар одоо миний тарьж ургуулсан юм маань одоо технологийнхоо дагуу явж гэнэ, яг одоо өсөлт хөгжлийнхоо үе шатаар явж гэнэ үгүй юу, ямар одоо шинж тэмдэг илэрч гин гэх мэтчлэн энэ дээрээ бол ажиглалт судалгаа хийдэг ийм одоо байх шаардлага бол тавигдж байна. За дараа нь энэ ээлжлэн тариалтын асуудал бол зөвхөн одоо хөрсний үржил шинтэйгээ холбогдоод зогсохгүй, энэ бол хөнөөлт организмын гаралт тархалт хор хөнөөлтөйгөө шууд холбогдож явдаг учраас энэ бол цогцлбор аргад бол нэлээд одоо чухал байр суурийг эзэлдэг байгаа. Тэгэхээр манайд бол ихэвчлэн одоо сулгуй уринш буудай зөнхөлж байгаа. Тэгэхээр сулгуй уринш буудай зөнхөлж байгаа энэ тохиолдолд уриншийн одоо дөрвөн боловсруулалтыг яг технологийн дагуу хийсэн үү үгүй юу гэдэг бол бас нэг асуудал байгаа. За дараа нь энэ сулгуй уринш буудай зөнхлөд ахаар зарим одоо нэр төрлийн өвчний, зарим одоо нэр төрлийн шавжийн гарал тархалт бол бас ихсэх хандлага сүүлийн жилүүдэд гарч байгаа учраас энэ дээр бас тодорхой хэмжээнд анхаарах шаардлага байгаа. За ээлжлэн тариалтанд бол энэ сулгуй уринш буудай эзэмшилт уринш дээр бол одоо тэжээлийн таримлуудыг оруулж болж байна. Ингээд аль болох одоо сэлгээнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэхийн хэрээр одоо нэгдүгээр хөрсний үржил шимийн асуудал, хоёрдугаар хөнөөлт организмын гарал тархалтын асуудал тодорхой хэмжээнд шийдэгдээд явна. За дараагийн нэг уриншийн схем бол энэ сулгуй уринш буудай үрдэрэ эзэмшилт уринш буудай гэсэн схемээр явах юм бол бас одоо хөнөөлт организмын одоо нөөц багасах ийм боломжтой байгаа. За дараагийн одоо уриншийн нэг хувилбар бол сулгуй уринш буудай энэ тэжээлийн үр тариан дээр хошоо нэмж тариалах юм бол хөрсөн дэх азотын агуулмж нэмэгдэх, за ийм хөрс эрүүлжих, за дараа нь ногоон бордуур төрийн шууд одоо ямар нэгэн одоо буурцаг таримл ч юм уу, авиос ч юм уу тариад тэгээд тэрийгээ шууд хадаж одоо нөгөө хөрснийхөө үржил шимийг нэмэгдүүлэх, тэгээд буудаа үр тариалах энэ одоо сэлгээний асуудал бол урмал хамгааллын цог зарах хэмжээг нэвтрүүлэхэд нэлээд чухал ач холбогдолтой байгаа.
За услага бордооны асуудал байна. Тэгэхээр ихэнх нь бол одоо бас услагаатай тариалан руу шилжиж байгаа. Тэгэхээр услагааг бол одоо хэдийн үед хийхин, услагаа ямар гормоор хийхин, ямар аргаар услахын гэдэг асуудал бас хөрснийхөө одоо шин чанараар тодорхойлогддог. Шин чанарын одоо үзүүлэлт нь бол ямар хэмжээний услагааг хэдийн хэмжээнд хийхин, ямар аргаар хийхин гэдэг энэ асуудлыг тодорхойлж өгдөг учраас энэ дээр бол одоо тухайн тариаланчийн тарьсан хөрсний физик-химийн шин чанар, ус барих чанар гэх мэт энэ хөрсний асуудлууд нь давхар хөндөгдөж ирдэг. Тэгэхээр услагааг одоо ямар аргаар хийх вэ? Ихэвчлэн одоо пергат тавиад тусаж байгаа намраа услага бол одоо үр тариан дээр нь хэрэглээд байдаггүй. Тэгэхээр энэ дээрээ бол бас анхаарах, хөрс маань өөрөө ямар шин чанартай, ямар одоо бүтэц бүрэлдэхүүнтэй вэ гэдэг дээрээ тулгуурлах нэ. За услагааны нормын асуудал байна. Услагааны норм, услалтын норм гэдэг бол хоёр өөр ойлголт байгаа. За услалтын норм гэдэг маань одоо нэг га талбайд нийт ургалтын хугацаанд шаардлагатай усны хэмжээг бол услалтын норм гэж хэлж байгаа. За услагааны норм гэдэг бол нэг удаагийн услагаагаар өгж байгаа усны хэмжээг бол услагааны норм гэж хэлдэг. За тэгэхээр услалтын норм маань өөрөө одоо хөрсний эзлэхүүнжин, за чийг солилцоо гэж үзүүлэлт байдаг. Чийг солилцооны одоо идэвхтэй гүн гэж одоо хөрсний ургамлын үндэсний системийн одоо тархалтын гүн байгаа. Одоо жишээлбэл буудаа тарьсан байхад хичнээн хэмжээний дор одоо үндэс нь гүн тархсан бэ гэдэг энэ гүн. За тэгээд хөрсний бодит чийг багтаамжийн жингээр илэрхийлэгдсэн хэмжигдэхүүн байдаг. Энэ болгоноор одоо томьёонд оруулж бодож иж энэ услалтын нормыг гаргаж ирдэг. Тэгэхээр услалтын норм гэдэг маань ургалтын нийт хугацаанд өгж байгаа усны хэмжээг услалтын норм гинэ. За услагааны норм гэдэг нь бол нэг удаа одоо таримлыг услахад шаардлагатай усны хэмжээг услагааны норм гэдэг. Тэгэхээр услагааны норм бол хөрсний одоо хэдийн хэмжээнд хөрс маань чиглэгдэх үү гэдэг гүн, хөрсний чиглэгдэх гүн байгаа. За мөн хөрсний эзэлгүүн байгаа. За мөн хөрсний хээрийн чиг багтаамшил гэж үзүүлэлт байдаг. Энэ үзүүлэлт байгаа. За тэгээд хөрсийг одоо услахаас өмнөх чиг нь ямар хэдэн хувийн одоо чигтэй байсан бэ гэдэг энэ бас үзүүлэлтүүдээр томьёонд оруулж бодогддог ийм хэмжээ байгаа. Услагааны норм бол за бордооны асуудал байна. Тэгэхээр бордоо бол сүүлийн жилүүдэд дан одоо химийн бордооноос гадна эрдэс бордоонууд бол нэлээд түлхүү хэрэглэгдэж байгаа. Манай энэ аж ахуйн нэгжүүд бол хэрэглээд тодорхой бас үр дүнд хүрээд байгаа ийм үзүүлэлтүүд бол гарч байгаа. Тэгэхээр эрдэс бордоонд бол үр тарианы гумат бол олон янз байгаа. Тэгэхээр үр тарианд зориулагдсан гуматыг зааврын дагуу хэрэглэх. За мөн одоо энэ Белли Жемчуг гэж цуврал бордоо байгаа. Тэгэхээр энэ 5 цуврал байсан. Тэгэхээр энэнийг бол одоо антифриз гэхэд одоо хүүтрлийн эсрэг хэрэглэх, жолти гэхэд одоо өдөөжих, эрчимжүүлэх тийм ээ. Гэх мэтчлэнгийн энэ 5 цуврал бордоо бол хэрэглэх арга хэдийн хугацаанд хэрэглэх үү гэдэг нь заавартайгаа байдаг. За эдагүм гэдэг бордоо байгаа. Тэгэхээр эднэрийг бол яг зааврын дагуу хэрэглэснээрээ бид нар бол ариун ургац авах, хөрснийхөө үржил шимийг нэмэгдүүлэх ийм боломж байгаа. Тэгэхээр энэ эрдэс бордоонууд бол одоо химийн биш, одоо байгалийн одоо эрдэсээр хийгдсэн органик гаралтай бүтээгдэхүүнүүд учраас одоо энэ органик газар тариалан хөгжүүлэх, органик газар тариалан руу чиглэсэн энэ үед бол бас нэлээд түлхүү хэрэглэх нь илүү үр дүнтэй юм а гэдэг нь одоо сүүлийн жилүүдэд зарим аж ахуйн нэгжүүд энэ хэрэгэлсэн тэдний хурааж авсан ургацын хэмжээ чанарын асуудал дээр бол тодорхой харагдаж байгаа. За мэдээж альва одоо тариалан эрхлэхэд бол химгүүгээр явна гэсэн ойлголт байхгүй. Хамгийн гол нь химийн одоо бордоо, пестицидыг бол зөв зохистой хэрэглэхэд нь бол тодорхой үр дүнд хүрнэ гэдэг нь бол дэлхийн нийтэд тодорхой байгаа. Бид ч гэсэн одоо энэ химийн бодисыг тодорхой хэмжээнд зааврын дагуу технологийн дагуу хэрэглэснээрээ тодорхой үр дүнд хүрж байгаа. Тэгэхээр сүүлийн одоо жилүүдэд орж ирж байгаа нийлмэл бордооноор
диамофоско бол нэлээд үр дүнтэй байгаа. Тэгэхээр 26 гэсэн агуулмжтай бодисыг хамгийн гол нь хэрэглэхдээ намар хэрэглэх юм бол намар хөрс боловсруулалтаараа хэрэглэх юм бол илүү үр дүнтэй байгаа гэдэг нь одоо энэ хэрэглэсэн аж ахуй нэгжүүдийн одоо хурааж авсан ургац тэдний хөрсний одоо агрохимийн шинжилгээний үр дүндээр тулгуурлаж гарсан байгаа. Тэгэхээр энэ одоо бордоо эрдэс болон химийн бордоонуудыг хэрэглээгүй аж ахуй нэгжүүдэд бол энэ одоо схемээр хэрэглэхэд илүү үр дүнтэй гэдгийг бас зөвлөж хэлмээр байна. За тэгэхээр зохицолбор арга дотор бол энэ урмал хамгааллын асуудал, энэ хөнөөлт организмын асуудал нэлээд чухал байр суурь эзэлдэг. Тэгэхээр хөнөөлт организм бол одоо өвчин хордон, хог ургамал, мэрэг чамтны асуудал бол тодорхой хэмжээнд хор хөнөөл учруулад ургацын маань дууруулад байгаа. Ялангуяа одоо энэ өвчний асуудал бол нэлээд сөрөг нөлөө тармилт маань бүтээгдэхүүн маань нөлөөлөд байдаг учраас энэ дээр бас жоохон анхаарал хандуулах шаардлагатай байгаа. Тэгэхээр үр тарианд маань нэлээд хэдэн зүйлийн өвчин манай Монгол орны хэмжээнд бүртгэгдсэн илэрдэг нэлээд бас тархалттай байгаа. Тэгээд тэр хэмжээгээр бас бүтээгдэхүүнд сөрөг нөлөө үзүүлж ургацын хэмжээг бууруулах, бүтээгдэхүүний чанарыг дороотуулдаг байгаа. Тэгэхээр энэ дээр бол навчны септериоз өвчин бол сүүлийн жилүүдэд нэлээд ихсэж байгаа. Ялангуяа одоо ургалтын хугацааны ихэнх үед чиг ихтэй байгаа. Сүүлийн 2-3 жил энэ дээр бол нэлээд их гарч байгаа. За хар хүрэн толбочлолтоор хелминтспориум гэж ярьдаг. За хошуу будаа бол тариалж байгаа газруудад бүрхүүлт харуу нэлээд гарч байна. За 10-ын дээр хатуу харуу нэлээд гарч байна. Гэхдээ энэ маань бас үр хариуцлагаар шийдэгдчих энэ асуудлууд энэ хоёр харуун дээр байгаа. За хэдийгээр үр хариуцлага хийгээд тариад байгаа боловч энэ навчны өвчнүүд, навч төрөүний өвчнүүд яагаад гараад байна вэ гэдэг маань ургамал ургалтын хугацаанд өвчний эсрэг ямар нэгэн арга хэмжээг бол ерөөсөө авч хэрэгжүүлэхгүй байгаа. Энэтэй холбоотой байгаа. Тэгэхээр энэ өвчний шинж тэмдгүүд бол одоо навчин дээр одоо тол бөгөх, төрүүнд одоо үрийн оронд одоо спорын мөөгөнцөр бүрэлдэх гэх мэтчлэнгийн одоо шинж тэмдгээр илэрдэг байгаа. Тэгэхээр энэ өвчний биологи ямар шинж тэмдгээр илэрдэг морфолог шинжүүд нь бол ном одоо гарын авлага дээр нэлээд төлхөө өгөгдсөн байдаг учраас энэ дээр би айхтар их юм ярих шаардлагагүй гэж бодлоо. Манай тариалалтчид маань ерөнхийдөө бол энэ өвчин гэдгээ бол мэднэ. Хамгийн гол нь яаж хамгаалах вэ гэдэг дээрээ бол бас зарим нь бол жоохон учир дутагдaltaй байдаг. Энэ дээр л анхаарал хандуулъя гэж бодлоо. За энэ зэв өвчний асуудал байгаа. Энэ зэв өвчин бол манай газар тариалангийн төв бүс, баруун бүст бол нэлээд түгээмэл тархаад байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө агаар төслийн халдвартай өвчин. Энэ өвчнийг үүсгэдэг мөөгөнцөр бол маш олон мянган километр замыг зайг одоо салхиар зөөвөрлөгдөж ургамлыг халдварлуулдаг. Тэгээд зөвхөн одоо буудаг юм уу бусад тархилыг энзим гэдэг өвчнийг үүсгэдэг мөөгөнцөр өвчлүүлээд байдаггүй. Дунд нь одоо завсрын эзэн ургамал байдаг. Одоо нарс гэх мэтийн одоо завсрын эзэн ургамал дээр одоо хөгжлийнх нь нэг үе шат хөгжөөд дараа нь одоо энэ буудаан дээр ирдэг. За энэ буудааг өвчлүүлж байгаа зэв өвчин, хүрэн зэв өвчнийг бол энэ дээврийн банга гэж одоо хог ургамал гэж ярьдаг. Энэ ургамал бол яг завсрын эзэн ургамал нь болоод байдаг учраас бид нөгөө хог ургамалтай тэмцэн гэдэг маань зөвхөн одоо нэг талаас хог ургамал биш, нөгөө талаасаа бас энэ өвчин хордны одоо хөгжлийн үе шатуудын дамждаг энэ үүр орон болдог гэдэг дээр бас анхаарлаа хандуулах шаардлагатай. Тэгэхээр энэ өвчин ямар одоо хор хөнөөл учруулдаг юм бэ гэхээр навчны одоо ихэнх талбайг бол ингээд шар улбар шар өнгийн энэ төврүүд эзэлждэг одоо энэ зурган дээр харагдаж байгаа шиг. Тийм учраас навчны одоо амьсгалах гадаргуу багасаад фотосинтез явагддаггүй учраас нөгөө үр маань хорчхор үүсэх, үр бүрэлдэхэд сөрөг нөлөө үзүүлдэг. Хурааж авсан үрийн одоо мянган үрийн чинь бага байх энэ нөхцөлийг бүрдүүлдэг учраас тэгээд гурилын цавуулагт нөлөөлдөг учраас энэ маань одоо бүтээгдэхүүнд ургацын хэмжээнд шууд нөлөөлдөг ийм хор хөнөөл үзүүлдэг байх нэ. За септериоз өвчин байна. Төрүүний болон навчны септериоз өвчин. Тэгэхээр энэ маань одоо түрүү гадна талаасаа энэ харагдаж байгаа шиг одоо ийм бор хүрэн, хар хүрэн ийм
толботой болдог. Тэгэхээр энэ одоо толб маань навчин дээр үүссэн, түрүүн дээр үүссэн толб маань үрэнд яаж нөлөөлдөг юм бэ гэхээр энэ зурган дээр харагдж байгаас үр хорчгор болдог. Хорчгор байна гэдэг маань мянган үрийн жим баг байна. Тэр хэмжээгээрээ одоо бүтээгдэхүүний хэмжээ багасах, одоо эндээс гарах гурилын хэмжээ тодорхой шүү дээ. Ямар хэмжээний гурил гарах вэ гэдэг нь тодорхой болдог. Ийм хөнөөлтөй байгаа. За хүрэн толбожилт өвчин байгаа. Тэгэхээр хүрэн толбожилт өвчин байна. Бас одоо түрүүний зэв өвчнтэй адилхан навчны одоо гадаргууг одоо энэ толбны хэмжээ ихсэх тулсан фотосинтезийн бүтээгдэхүүнийг басгаж өгдөг, үрэнд шууд нөлөөлдөг ийм өвчин байгаа. За мөн түрүүний фузероз өвчин байна. Тэгэхээр фузероз өвчин бол одоо буудаан талбай дээр ингээд түрүүний ихэнх хэсэг ингээд цайцсан юм шиг. Гэхдээ дотроо бол үртэй. Тэгээд яг үрийг одоо наривчлаад үзэх юм бол ийм улаан хүрэндүү болчихсон байдаг талбтай. За тэгээ үр маань одоо ийм одоо түрүүний сетерозоос илүү ийм хорчгор, тэгээд ийм хөхөл хэсэг мөн одоо ховл хэсгээр ийм улаан хүрэн талбтай, улаан хүрэн мөөгөнцөртэй болж ирдэг. Тэгэхээр энэ маань фузероз өвчин бол өөрөө бас фузероз өвчнийг үүсгэж байгаа мөөгөнцөр микотоксин гэж хорт бодис ялгаруулдаг янз бүрийн. Тэгэхээр энэ маань одоо хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх ийм хортой нөлөө үзүүлдэг мөөгөн микотоксиныг ялгаруулдаг гэсэн ийм судалгаа байдаг. За манай оронд бол энэ талын судалгаа яг бүрэн гүйцэд хийгдээд за яг тийм өвчин үүсгдэг тэгж нөлөөлж байна гэдэг судалгаа бол хараахан хийгдээгүй байна. Цаашид бол бас энэ хийгдэх судалгааны нэгэ гэж бид харж байгаа. За харуу өвчин байна. Харуу өвчин бол сүүлийн жилүүдэд ер нь бол багасчихсан. Энэ бол үр ариутгалаар бүрэн гүйцэд одоо шийдэгдээд явж байгаа асуудал. Гэхдээ зарим одоо газар ялангуяа одоо газар тариалан сүүлийн жилүүдэд орхигдсон байсан баруун бүс нутагт одоо бас гарч байгаа. Тэгэхээр энэ дээр бол үр ариутгалын асуудал тэнд бол тодорхой хэмжээнд хийгдэхгүй байгаагаас энэ өвчин гараад байгаа. Тэгэхээр одоо түрүүний оронд маань түрүүнд үүссэн одоо үрийн оронд үр биш одоо энэ мөөгөнцрийн хар ийм спор үүсчихдэг. Тэгээд бид нь эндээс ямар нэгэн хэмжээний ургац аавна гэсэн ойлголт байхгүй. Энэний гол одоо хор хөнөөл нь талбайд одоо ийм харуутай тариа ургаснараа ургац хураах үед одоо энэ харууны мөөгөнцөр бусад бүх үрэнд одоо халдварлана. Тэр хурааж байгаа одоо комбайнд тээвэрлж байгаа техникээр дамжаад ингээд бүх үрийн гадаргууд халддаг учраас энэ бол нэлээд хор хөнөөл учруулдаг. Гэхдээ одоо газар тариалангийн бүс маань ерөнхийдөө бол хатуу харууны халдвар бол эрс багассан байгаа. За тоосон харуу байгаа. Тоосон харуу бол байсаар байгаа. Яагаад байгаад байгаа юм бэ гэхээр зэрэг хатуу харууны одоо энэ халдвар бол үрийн одоо гадаргуу дээр одоо энэ нунтаг хар спор шүү дээ. Энэ бол үрийн гадаргууд наалддаг. Тэгжиж халдвар нь тардаг. За энэ тоосон харууны халдвар бол үрийн үр хөврөлд байдаг. Тийм учраас наано бүтцтэй биш бол үр ариутгалын бодис бол тоосон харууны халдварыг бол 100% одоо дарамгуулж чаддаггүй. 100% дарамгуулдаг арга нь бол халууны арга байдаг. Тэгэхээр халууны аргыг бол одоо олон мянган га талбай тарьж байгаа тариаланч тэр их хэмжээний үрийг бол халууны аргаар ариутгах боломж бол байхгүй. Энэ бол зүгээр яг судалгаа шинжилгээний юм эсвэл одоо селекцийн их материал гаргах гих мэтийн одоо багшиг талбайд тарьж байгаа одоо судалгаа шинжилгээ хийж байгаа нөхцөлд бол халууны аргаар ариутгаад үр хөврөл дээр байгаа тоосон харууны халдварыг бол бүрэн устгах боломж байгаа. Тэгэхээр хэдийгээр бид одоо тариаланчид маань үрээ ариутгаж байгаа боловч мэрсэр одоо энэ тоосон харууны халдвар байгаад байгаа нь тэр халдвар хаана байна, хаана хадгалагдаж байна вэ гэдэгтэй хамаатай байдаг. Тэгэхээр тоосон харууны үед бол одоо түрүүнд бол үр үүсдэггүй. Тэр хэмжээ тэр хэрээрээ одоо хар спорын одоо нунтаг үүсээд тэгээд салхинд хийсээд зөвхөн одоо гол иш үлддэг. Эндээс бол ургац хураана гэсэн үр бий болно гэсэн ойлголтууд байхгүй. За дараагийн нэг хор хөнөөл учруулад байгаа энэ өвчин бол энэ түрүү харлах гэдэг өвчин байгаа. Тэгэхээр тариа маань ерөнхийдөө одоо боловсроод ирэхээр сайхан шаргал өнгөтэй байх хэвээр. Гэтэл зарим одоо газар бол ийм хар саарал өнгөтэй байдаг тариа.
Тэгэхээр тэр яагаад хар саарал байгаа юм бэ гэдэг нь энэ түрүү харлах өвчин их хэмжээгээр тархчихсан байгаагаас энэ одоо талбай тэр чигээрээ хар саарал харагдаад байдаг. Тэгэхээр энэ бол бас үр ариутгалтай холбоотой. За мөн одоо үрийн чанартай холбоотой байдаг. Тэгэхээр түрүү харлах өвчний үед одоо үүссэн үр маань одоо энэ доор зурган дээр харагдаж байгаа шиг ийм гадна тал нь ийм одоо мөөгөнцрийн хар спортой тэгээд маш хорчгор байдаг. Тэгэхээр энэ маань ийм үрээр одоо тариалт хийхэд юу ургах уу? Ийм үрийг хурааж авахд ямар хэмжээний одоо ургац хурааж авах уу? Ямар одоо чанартай одоо хүрэл гарах вэ гэдэг нь эндээс бол шууд хамаардаг. Тэгэхээр энэ маань нэгдүгээрт үр ариутгалтай холбоотой, хоёрдугаарт сэлгээний төрөл хомс байгаатай, гуравдугаарт хөрс боловсруулалт яг одоо чанарын төвшөнд яг одоо технологийн дагуу хийгдэж гин үү үгүй юу гэдэг дээрээ бас анхаарах шаардлагыг бол бий болгож байгаамаа. За энэ үндэсний илжирэл өвчнүүд байна. Үндэсний илжирэл өвчин бол сүүлийн жилүүдэд нэлээх гарч байгаа. Тэгэхээр энэ илжирэл өвчин яагаад гараад байна вэ гэдэг маань нэгдүгээр одоо энэ сэлгээтэй холбоотой, шууд холбоотой. Тэгэхээр сэлгээ хэдий ч нэ богино одоо урийн шбуутай гэдээ явна. Хэдий ч нэ энэ үндэсний илжирэл өвчнүүд бол ихсдэг. Яагаад тэгэхээр энэ үр нь бол халдвар нь бол хөрсөнд хадгалагддаг. Хэдийгээр одоо үрээ ариутгаад тарьсан ч гэсэн хөрсөнд хадгалагдж байгаа энэ одоо халдвар бол тэр одоо үрийг бол өвчлүүлэх магадлал маш өндөр байгаа. Тийм учраас ямар шинж тэмдгээр илэрдэг вэ гэхээр зэрэг энэ үрийн дамжуулах багц одоо үндэсний системийн дамжуулах багц бол энэ мөөгөнцрөөр одоо бөглөрч битүүрдэг. Тийм учраас одоо шимт хичээлийн бодис бол одоо түрүүнд очихгүй. Тийм учраас түрүү бол ингээд цайж эхэлдэг. Тэгэхээр түрүү цайнаа гэдэг маань бас өвчнөөс шалтгаалсан ч байна. Мөн одоо шавжаас шалтгаалсан цайралт бас байдаг. Энийг бол дараагийн юунууд дээр гараад явна. Тэгэхээр бидний одоо энэ түрүү цайх өвчнч гэж ярьдаг энэ үндэсний илжирлүүдийг багасгая гэвэл бид нар одоо сэлгээнийхээ одоо нэр төрлийг нэмэгдүүлэх, сэлгээгээ утасгах одоо зөвхөн урийн шбуудаа биш, дунд нь одоо ногоон бордуурт урийн ш ч юм уу бусад одоо таримлыг тарих, эзэмшилт урийн ш хийх гэх мэтчлэнгээр одоо сэлгээнийхээ төрлийг нэмэгдүүлэхийг одоо шаардаж байгаамаа. За шавж байна. Шавж одоо бас яг энэ түрүү цайх өвчний араас би энэ шавжийн нөлөөнөөс болж энэ цагаан түрүү үүсдгийг оруулж ирсэн. Тэгэхээр энийг ялгаж салгах хэрэгтэй байгаа. Тэгэхээр яаж ялгах вэ гэхээр зэрэг энэ бол одоо нодны өнгөрсөн жил бид нар увсын баруун турунд илрүүлсэн байгаа. Одоо манай судлаач доктор Мөнх Цэцэг энийг илрүүлсэн. Бид одоо маршрутын судалгаанд явж байгаа тэгээд энийг илрүүлсэн байгаа. Тэгэхээр энэ түрүү одоо цайсан ургамлынхаа одоо 3 дугаар үеийн хэмжээнд бол дотор талд нь энэ агуултай байгаа хярга гэдэг шавжийн агуултай. Тэгэхээр энэ маань одоо нүдэнд бол харагдана. Гэхдээ энэ дээр бол жоохон бид нэг зургийн томруулалт тавьсан байгаа. Яг одоо тарианы түрүүн дотор байгаа гэдгийг бодохоор ямар хэмжээтэй гэдэг нь бол ойлгомжтой байх. Тэгэхээр энийг бол бид нэр энгийнүүдээр бол харагдана. Тийм учраас хэрвээ мэд одоо түрүүчин цайчихсан байх юм бол тэр 3 дугаар үеийн дотор хэсгээр одоо тастаад ингээд ишээ задлаад үзэхээр энэ шавж байж байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо сүүлийн жилүүдэд энэ шавж бол бас нэлээд ихсээд байгаа учраас энийг бол шавжаас болж цайв уу эсвэл тэр үндэсний илжирэл өвчнөөс болж цайв уу гэдгээ ялгаж салгах. За үндэсний илжирлээс болоод цайх нь бол энэ үндэсний системээ сайхан буудаага сугалж аваад, үр тариагаа сугалж аваад шороогийн сайхан цэвэрлээд ишээ хөндлөн ингээд огтлоод үзэх хэрэгтэй. Хөндлөн огтлоод үзэхэд нөгөө дамжуулах багц гэж харагдана шүү дээ. Тэр нь одоо бор шаргал хүрэмтсэн байх юм бол энэ бол тэр судал бүглэрсэн байна. Тэр мөөгөнцрөөр бохирлогдоод халдварлагдаад бүглэрсэн байна гэсэн үг. Энэ шавжийн үед бол үндэсний системэнд ямар нэгэн нөлөө өөрчлөлт гарахгүй. Зөвхөн ишээ тэр 3 дугаар үеийнхээ хэмжээнд тастаад задлаад үзэхдээ энэ шавж байна. Тэгэхээр энэ дээр бас тариаламжид маань анхаараарай. Энэ бол Монгол оронд бол анх удаа тэмдэглэгдсэн байгаа.
Тэгэхээр бид нар бол энэ 10 алхаал 50 ургамал ингээд аваад үзэхэд бол ер нь бол нэгээс 9 ширхэг энийг одоо энэ шавж тархахаараа хэдийн хэмжээнд тархах юм бэ гэдгийг ойлгуулах үүднээс энэ тоог оруулсан юм шүү. Энэ дээр бас зөв ойлгоорой гэж хүсмээр байна. За тэгэхээр энэ шавж маань одоо газар тариалангийн төв бүст байхыг үүсэхгүй. Яагаад тэгэхээр энэ маань хярга гэдэг шавж бол түгээмэл бас тархалттай байдаг учраас хэрвээ ийм одоо шинж тэмдэг илрээд түрүүчин цайдсан байх юм бол хоёр вариантаар үзэх нь байна. Эсвэл үндэсний системээ үзэх нь, эсвэл тэр 3 дугаар үеийн хэмжээнд ишээ задлж үзэх нэ. Тэгэхээр энэ дээр бас тариаламжид маань энэ жил бас анхаарал үзээрэй гэж хүсмээр байна. За цацаг далавчтан өнгөрсөн жил бол нэлээх хөнөөл учруулсан. Тэгэхээр цацаг далавчтан гэдэг маань сорох амны эргэтэнтэй шавж байгаа. Сорох амны эргэтэнтэй шавж учраас ургамлын шүүсийг сорж хоололдог. Тэгээд шүүсийн сорсны улмаас түрүүний одоо оройн хэсгээс эхлээд бас цайж эхэлдэг. За авгалдай нь болохоор энэ улаан өнгөтэй авгалдай байдаг. Энэ авгалдай одоо түрүүний энэ түрүүхээний завсар руу орж хоололдог. Тийм учраас энийг бол тариаламжхан талбайдаа одоо өөрөө яваад ингээд түрүүгээ ингээд үзэхэд бол нүдэнд харагдах ийм улаан өнгөтэй авгалдай харагдаж байгаа. Тэгэхээр гэмтэл нь бол шүүсийн сорсноос ургамалд бол энэ цаохортолт үүснэ навчин дээр түрүүн дээр тэгээд түрүү цайж эхэлдэг байгаа. Тэгэхээр энэ маань нэлээ их өнгөрсөн жил бол нэлээ гарсан. Гараад одоо тэмч бодис байна уу, эмч бодис байна уу гэдэг ийм эрс сурал бол бас дуулдаж ирсэн. Зарим аж ахуйн нэгжүүд бол тодорхой хэмжээнд арга хэмжээ авсан, зарим ч бас авч чадаагүй ийм аж ахуйн нэгжүүд бол байгаа. За тарианы бисаа байгаа. Эдгээр бол бүгд сорох амны эргэтэнтэй байгаа. Тарианы бисаа гэдэг урт нарийнх нь байна. За тэр бамбайт бисаа байна. Юу байна? Буудаан бөөс байна. За энэ гурван шавж бол сорох амны эргэтэнтэй шавж байгаа. Тэгэхээр шавж маань өөрөө хоолоо идэх нь амных нь эргэтнээс шууд шалтгаалдаг. Шавжийн амны эргэтэн бол мэрэх амны эргэтэнтэй, сорох амны эргэтэнтэй, хатхан сорох амны эргэтэнтэй, долоох гэдэг ингээд янз бүрийн амны эргэтэнтэй байдаг учраас гэмтэл нь бол тэр одоо ямар амны эргэтэнтэйгээс хамаарч ургамалд үзүүлж байгаа гэмтэл нь бол бас өөр байдаг. Тэгэхээр эдгээр маань ургамлын шүүсийг сорж хоололдог. Нэгдүгээр, хоёрдугаар шүүсийг сорж хоололснороо вирусын болон бактерийн өвчнийг тархаадаг. Нэг ургамлын шүүсийг сорж хооллоод нисээ дараагийн ургамал дээр суугаад шүүсийг сорохдоо тэр хушуугаараа вирус болон бактерийн өвчнийг дамжуулдаг. Тэгээ яагаад вирус бактерийн өвчин энэ шавжаар дарахдаг вэ гэхээр зэрэг тэр вирус бактери маань одоо ургамлын шүүсэнд агуулгадчихдаг. Яг одоо хүний вирусын өвчин цуснд байдагтай адилхан ургамлын шүүсэнд энэ өвчний халдварууд хадгалагдаж байдаг учраас энэ хатхан сорох амны эргэтэнтэй шавжууд бол өвчнийг тархаах нэ. За сүүлийн жилүүдэд маш элбэг тархсан энэ шавж бол нугын бор ирвэхэ элдэв идэнштэй. Элдэв идэнштэй гэдэг нь юуд арилдснаа иддэг. Олон одоо цагаан луйлан дээр бол нэлээ олноороо байдаг. Сая одоо түрүү 7 хоногт бид энэ дархан орхон гээд яваад ирлээ. Улаан толгой хүртэл явлаа жаргаланд гээд нугын бор ирвэхэ маш их байна. Борнуур энэ төрт бол маш их байна. Энэ жил нэлээд харьцангуй ихт гарч ийн. Тэгэхээр энэ одоо нугын бор ирвэхийн хүрэнцэр бол яста юу дайралтснаа юу ч үлдээхгүй иддэг. Маш их хор хөнөөлтэй. За судалгаа бол төдийлөн бас яг биологи дээр нь сайн хийгдээгүй байна. Бидний ажиллаж байгаагаар сүүлийн 2-3 жил ажиллаж байгаагаар бол ургамал ургалтын хугацаанд нэг лав 2 үеуд мар хөгжиж байна. Тийм учраас нэлийн хор хөнөөлтэй. Тэгээд нүүдэлдэг. Ийм учраас энэ одоо шавж талбайн эргэн тойрон нисэдэрвэл ер нь бол одоо тарьсан юмыг маань зөвхөн одоо үрдэрэ гэхгүй тарьсан болгоныг бол идэс үлдэхнэ гэдэг дээр бас анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэгэхээр манай орноос бусад одоо орнуудад бол энэ нүүдлийн зарцаа болон энэ нугын бор ирвэхэн прогнозын судалгааг хийгээд хэрвээ мэд одоо энэ шавж идэрвэл арга хэмжээ авах одоо ургамал хамгааллын бодис шатах туслах материал техник хүн хүч гэдэг бүх юм төлөвлөгдөөд бэлтгэгдсэн байдаг. Харамсалтай нь манайд бол одоо ийм юм үндэ алга. Тэгэхээр тариаламж
маань энэ бол нэлээд эрсдэл учруулах шавж гэдгийг бол бас анхааруулж хэлмээр санагдлаа. За буудаан дээр гарч байгаа энэ одоо бясаанууд байна. Бясаа бол маш олон янз. Бясааны судалгаа бол манайд бас төдийлөн сайн хийгдээгүй. Энэ түрүүний зурган дээр байсан бясаа хоёр бясаа ш техникийн хоёр зурган дээр байгаа. Энээс гадна одоо энэ нөмрөгт бясаа гэж ороод ирж байна. Тэгэхээр бөөс байна. Бөөс бол нэлээд их байгаа. Бөөс далавчтай ч байдаг, далавчгүй ч байдаг. Далавчгүй нь бол одоо нэг ургамал дээрээ байж гин, далавчтай нь бол өөр ургамлууд руугаа шилжээд ургамлын шүүсийг сорж хооллоод тэгээд ялгагдсараа одоо таримлыг навчин дээр бол нэлээд бохирдол үүсгдэг юм байгаа. За өсрөгч зохиуд байна. Яг одоо өдийн үед таримл нэг 10-аас 15 см болсон энэ үед бол маш хурдан хөдөлгөөнтэй ийм тэр нуруунд дээгүүр 2 шар судалтай энэ жижигхэн хар зах маш хурдан хөдөлгөөнтэй баригдана гэж байхгүй юм хурдан хөдөлгөөнтэй шавж байгаа. Энэ бол одоо навчийг мэрж одоо навчны эпидермисээр хоололдог нэлээд хор хөнөөлтэй шавж байгаа. За мөн трипс байна. За бүүргэн байна. За тэгээд цикад нөмрөг гэж энэ шавж байгаа. Цикад трипс бөөс бясаа нь бол дандаа сарх амны эргэтэнтэй шавжууд байгаа. Энэ юунаас цохоос бусдна. Тэгэхээр энэ дээр бол нэлээд анхаарал хандуулах хэрэгтэй. Ургамлын шүүсийг сорж одоо хөнөөл учруулдаг байгаа шүү. За энэ дээр бол одоо сүүлийн жилүүд гарсан заал паскорд гэдэг бодисуудыг бол хэрэглэх юм бол эдгээр шавжийн одоо тархалтыг бууруулах юм боломжтой байгаа. За хог ургамлын асуудал байгаа. Хог ургамал бол нэлээд олон төрлийн одоо хог ургамал одоо үрдрэний талбайд давамгайлж гардаг байгаа. Тэгэхээр ихэвчлэн одоо давамгай гардаг хэдхэн хог ургамлыг би бол оруулсан байгаа. Манай тариаламжид бол хог ургамлаа маш сайн мэддэг учраас энэ дээр бол яаж тэмцэх вэ гэдэг дээр л асуудал байгаа. Тэгэхээр цагаан луйл байна, хоног будаа байна, хонгоо гушуу будаа гэд энэ одоо хог ургамлууд бол нэлээд давамгай гардаг. Тэгэхээр урьдчилан боловсруулалт хэр сайн хийгдснээс бас энэ хог ургамлын одоо тархалт нягтрал хамаардаг. За хоёрдугаарт одоо хөрс боловсруулалтын чанарын асуудал, технологийн гормын асуудал бол бас энэ хог ургамлын гаралт тархалт нягтралтай бас холбоотой байдаг. Тэгэхээр энэ дэр тариаламжид маань технологийнхаа дагуу юмаа хийгээд хөрс боловсруулалт болон урьдчилан одоо чанарын төвшөнд хийцэн байхад бол хог ургамлын тархалт нягтрал бол бас харьцангуй бага байдаг. Гисэн хэдий ч одоо талбайд бол хог ургамал урахгүй байна гэсэн юм бол байхгүй. Тодорхой хэмжээнд гарна. Олонтолж гарах уу одоо хэдэн баалаар гэж ярьдаг. Нягтрал нь хэдий хэмжээнд байх вэ гэдгээс л хамаардаг байгаа. Тэгэхээр хог ургамал бол одоо дөнгөж одоо ургаад 1-2 навчтай үедээ нэг өөр зарим нь одоо бийг үтсэн одоо том ургамлууд бас соёолж их үеэсээ тис өөр байдаг учраас энэ зургуудыг бол таних үүднээс нь оруулсан. За заримийнх нь одоо үр байгаа. Үр нь ямар хэмжээтэй байдаг юм бэ? Тэгэхээр хог ургамал яагаад ингэж талбайд их хэмжээгээр гардаг одоо хөрс боловсруулалт урьж технологийн дагуу хийгээд байхад их гараад байдаг вэ гэдэг маань үр нь маш олон тооны үр боловсруулдаг. Тэр нь одоо хөрсөнд одоо унаал тэгэл хөрс боловсруулалтаар ингээл гараад байдаг учраас энэ дээр бол хог ургамал бол урахгүй байх юм нөхцөл бол бас байгальд бол байхгүй. За чөдөр тарн байна, татар сагаг, тарианы хар будаа гэдэг энэ нэлээ их одоо их үр өгдөг нэлээ өргөн тархалттай ургамлууд бол байгаа. За арзгар азарга нь байна, голсон үндэстэй хөдөөгийн бирага байна. Энэ одоо арзгар азарга нь энтер бол одоо устгахад бас нэлээ асуудалтай байдаг. За тэгээд тархалт бас арвин. За тэгэхээр энэ хог ургамалтай яаж тэмцдэг юм бэ гэхээр зэрэг энэ хөрс боловсруулалтыг л ер нь чанартай хийх яг цаг хугацаанд нь. Тэгэхээр намар одоо хөрс боловсруулалтыг одоо хийх нь бол бас хог ургамал талдаа бол үрдүн төдийлөн сайн биш. Бас хогдолтыг нэмэгдүүлээд идэг. Яагаад тэгэхээр нөгөө хөрсөний дор одоо 20 см тэрнээс доош байгаа одоо үрийг бол ил гаргаад ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бас хог ургамал талаасаа бол намар боловсруулалт хийх үгүй гэдэг асуудал. Гэтэл бордоог бол одоо намрын хөрс боловсруулалтаараа тэр химийн бордоо диамофоск бол намар хийчих юм бол илүү үр дүнтэй байх. Тэгэхээр энэ дээр бол тариаламж маань зохицуулах юм шаардлага байгаа. За
тарилтыг цаг тухайд нь хийх. За тэгээд буудаан талбайг одоо борноодох асуудал байгаа. Тэгэхээр энэ дээр бол хог ургамлын одоо дарамгуулах. За тэгэхээр агротехникийн арга хэмжээг бол авч явуулдаг. Тэгэхээр агротехникийн арга хэмжээ бол бас хог ургамал болгонд бол бас арай өөр одоо зориултаар хийгддэг байгаа. Тэгэхээр жишээлбэл энэ арзгар азарга нь бол үндэсний систем нь одоо хүчрэхийг за мөлхөө хяаг байна. Энэ үндэслэг ишийг устгахын тулд одоо 10-аас 12 см хүнд одоо хөрс боловсруулалтыг хийх хэрэгтэй байгаа. За тэгэхээр арзгар азарга нь одоо их ургацсан талтай бол одоо уран шин боловсруулалтаар устгах болох нь байна. За тэгэхээр энэ хог ургамалтай бол ер нь бол ганц одоо агротехникийн аргаар юм уу эсвэл дан химийн аргаар гэхгүй одоо хим болон механик аргыг одоо зөв хослуулж хийх юм бол хог ургамлыг устгахад илүү үр дүнтэй байдаг. За мөн одоо хог ургамалтай энэ бусад таримлыг тарьж тэмцэх арга байгаа. Тэгэхээр жишээлбэл өдөөгийн шаралзган нэг урагчсан талбайд бол хошуу будаа, гурвалжин будаа тариалах. За мөн одоо хөрс боловсруулалтаараа бас тэмцэх нь байна. Мөлхөө хяагийг одоо устгахын тулд хөрсийг бол одоо нэлээд гүн бусад юг боловсруулалт хийхээсээ илүү гүн хаглах хэрэгтэй байгаа. За ер нь ингээд талбайд бол химийн уран шигсэн, механик уран шигсэн, хөрс боловсруулалтаа хийсэн, агротехникийн аргаа авч хэрэгжүүлсэн, ингээд энэ бүх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн хэдий ч талбайд бол мэдээж хог ургамал ургадаг. Тэгэхээр хог ургамал ургасан талбай дээр бол энэ сүүлийн жилүүдэд өргөн хэрэглэгдэж байгаа, импортлогдож байгаа энэ гербицидүүдийг одоо энэ дротик, зингер, алмазис, магнум, лорнет, балерина гэх мэтийн одоо гербицидүүдээс бол одоо ямар зүйлийн хог ургамал манай талбай дээр ургасан байна вэ гэдгээс сонгож зааврын дагуу хэрэглэх шаардлага бол байгаа. Ер нь бол хэрэгжилж байгаа. Тэгэхээр Монгол оронд импортлогдож байгаа пестицидийн одоо химийн бодисын одоо 80% нь бол гербицид байдаг. Тэгэхээр гербицид бол нэлээд өргөн хэрэглэгддэг. Яагаад тэгэхээр химийн уран шил бол нэлээд их талбайд хийж байгаа. Энэ болгонд одоо глифосат суурьтай гербицидүүдийг хэрэгжилж байна. За дээрэс нь буудаа тариалж байгаа талбайн хэмжээнүүд бол манайх бол нэлээд арвин талбайд тарьдаг учраас гербицидгүйгээр одоо буудаа үртрээ хурааж авах гэсэн ойлголт бол өрөөсгөл. Тийм учраас энэ гербицидийн хэрэглээ бол нэлээд өндөр байдаг. Хамгийн гол нь гербицидээ зөв зохистой зааврын дагуу таримл ургамлынхаа хөгжлийн үе шатанд нь хэрэглэх ёстой үе шатанд нь зөв зохистой хэрэглэх нь хамгийн чухал байгаа. Тэгэхээр гербицидийг хизээ хэрэглэх вэ гэхээр зэрэг ерөөсөө буталтаас гол хатгалтын үе шатанд л хэрэглэдэг. Тэгэхээр энэ дээрээ бол манай тариаламжид бол хэвшчихсэн гэж ойлгож байгаа. За тэгээд уран шин боловсруулалтыг би сая бас хэлсэн. Глифосат суурьтай энэ одоо Roundup, Sprout Extra, Tornado гэх мэтийн одоо гербицидээр хийж байгаа. Тэгэхээр Roundup бол сүүлийн жилүүдэд агуулмжинд глифосатын агуулмжинд харилцан адилгууд 54, 47, за мөн 30 хэдтэй ч орж ирж байгаа. Тийм учраас тариаламжид маань энэ глифосатынх нь агуулмж хэд байна вэ гэдгийг дээрээ суурилж иж тунгийн хэмжээ зохицуулагддаг гэдэг дээрээ бас анхаараарай. Агуулмж багтай одоо глифосатыг авчгаад агуулмж өндөртэйгийн тунгаар хэрэглэх юм бол үр дүн бага өгнө. Хог ургамлаа устгахгүй гэдэг дээрээ бас анхаараарай. Эсвэргээр өндөр агуулмжтай глифосат авчгаад бага агуулмжтайгийн их тунгаар хийчих юм бол хөрсөнд одоо пестицидийн үлдэх энэ эрсдэл бий болдог учраас энэ дээрээ тухайн глифосат ямар агуулмжтай вэ? Тэр тоон дээр нь сайн анхаараарай гэдэг бас сануулмаар байна. За тэгэхээр ургамал хамгааллын бодисыг одоо хэрэглэхэд анхаарах асуудал бол маш чухал байгаа. Тэгэхээр ургамал хамгааллын бодис гэдэг бол ихэвчлэн одоо үртрэний талбай дээр химийн бодис зөнхөлж байгаа. Тийм учраас энэ дээр маш анхаарах шаардлагатай. Тэгэхээр химийн бодис гэдэг маань байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Тэгээд бүтээгдэхүүнд одоо үлдэх магадлал буруу хэрэглэх юм бол бий болдог учраас энэ дээр анхаарал хандуулах
шаардлагатай гэж хэлж байгаа юм шүү. Тэгэхээр ургамал хамгааллын бодисыг хэрэглэх нь бол хоёр одоо үндсэн хүчин зүйлээс хамаардаг. Нэгдүгээр бол энэ ургамал хамгааллын бодисын үр дүн байгаа. Хоёрдугаарт нь бодисыг хэрэглэх байгаа. Тэгэхээр бодисын үр дүн яаж гардаг юм бэ? Юунаас хамаардаг юм бэ гэдэг нь бол тухайн бодисын одоо бид нар бэлтгэл гэж ярьдаг. Тухайн бодис бэлтгэлийн чанарын асуудалтай холбоотой байна. Тэгэхээр жишээлбэл одоо үр хариуцлагын бодис гэж ярив. Тэгэхээр үр хариуцлагын бодис одоо ерөн сүүлийн жилүүдэд орж ирж байгаа бодис бол ихэвчлэн шингэн байгаа. Шингэн буюу өтгөн цэднэг байгаа. Тэгэхээр хаана хадгалагдаж өвлөжсөн бэ гэдэг дээр анхаарал хандуулах шаардлагатай байна. Яагаад тэгэхээр пестицид импортлж байгаа зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд одоо миний мэдхээр яг одоо чанарын шаардлага хангасан агуулга байхгүй, алинд нь ч байхгүй. Тийм учраас хөлдөөдөг. Хөлдсөн бодисын агуулмж одоо жишээлбэл тэр типу 60 гэдэг нь тэр типоконазол 60 гэдэг 60% нь байна уу үгүй юу? Тэр глифосатын 54% нь байна уу үгүй юу гэдэг чинь бас эргэлзээтэй байхгүй юу? Тийм учраас энэ чанарын асуудал дээр тэр агуулмж дээр бол хэрэглэхээсээ өмнө одоо пестицидийн үлдэгдэл тодорхойлдог, агуулмж тодорхойлдог лабораториуд бол бас байна. Манай ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн дээр байна. Midimpex компани дээр демо лаборатори байна. Мэргэжлийн хяналтын лавлгаа лаборатори дээр бас байгаа гэж ойлгож байгаа. Гайлын ерөнхий газрын лаборатори бас агуулмжийг үзэж байгаа гэж ойлгож байгаа. Гэхдээ эднэрийн аль нэг рүү хандаад одоо энэ агуулмж нь яг үр дүрээс өгсөн агуулмжиндаа байна уу үгүй юу гэдэг дээрээ шинжилгээ хийлгэж эсвэл одоо тэр борлуулж байгаа аж ахуйн нэгжээс шинжилгээнийх нь үр дүнг шаардаж авах ийм шаардлага бол байгаа. Энэ бол зөвхөн үр хариуцлагын бодис гэхгүй гербицидэн дээр одоо фунгицид, инсектицид ер нь хэрэгжилж байгаа химийн бодисын дээр энэ агуулмжийн одоо үр дүрээс өгсөн хэмжээ байна уугүй юу гэдэг дээр анхаарах шаардлага байгаа. За дараа нь хадгалтын асуудал. Яг хаана хадгалагдсан? Хизээ орж ирсэн над бодис чинь тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол нэлээд анхаарах шаардлага байгаа. Тэгэхээр манай ургамал хамгааллын хүрээлэнгийн судлаачид одоо гербицид, фунгицид, инсектицид, ординцид одоо энэ бүгдийн энэ дөрвөн хөнөөлт организмын эсрэг хэрэгжилж байгаа бодисуудыг туршаад үр дүнгийн гаргаад тайлангийн өгөөд тэгээд зааврын монгол хэл дээр боловсруулад яамд хүлээлгэж өгдөг. Тэгэхээр тэр одоо химийн бодис, пестицид импортлж байгаа аж ахуйн нэгжүүд бол энэ монгол заавартай нь одоо тариаланч та бүхэнд худалдан борлуулах ёстой. Тэр зааврыг нь одоо нэхэж авах шаардлагатай. Дээрэс нь тэр чанарын одоо шинжилгээнийх нь бичгийг шаардаж авах эрхтэй байгаа тариаланчт маань. Тэгэхээр энийгээ шаардаж авч байгаарай гэдгийг хэлмээр байна. Энэ нь одоо таны одоо тариаланд шууд нөлөөлдөг учраас энэ дээр бас анхаарлаа хандуулаарай гэж хэлмээр байна. За дараа нь одоо хэрэглэх хугацаа байгаа. Хэдийд хэрэглэх юм? Таримлынхаа одоо жишээлбэл гербицидыг бол одоо бутлалтаас гол хатгалтын үед хэрэглэх нэ. За фунгицид одоо өвчний эсрэг хэрэгжилж байгааг бол одоо туг навч үүсэх үед хэрэглэнэ. Туг навчаал хамгаалаад үлдчих юм бол цаашдаа бол өвчний асуудал бол харьцангуй одоо бага байдаг. Туг навчаа одоо өвчнөд нэрвэгдүүлчих юм бол бас асуудал үүсдэг учраас энэ хэрэглэх хугацаа. За жишээлбэл одоо мэрэгч амьтантай талбай байх юм бол одоо бэлчээрт ургамал ногоо ургацсан хойно одоо үгш өгөөд химийн үгш өгөөд нэмэр байхгүй шүү дээ тэр мэрэгч амьтан чи идэхгүй. Тийм учраас үгс ногоо ургаагүй үед тарилтаас өмнө одоо энэ ординцидтэй үгшийг талбайдаа цацах, талбай эргэн тойрондоо цацах энэ аргуудыг хийхгүй бол үр дүн өгөхгүй гэдэг дээр энэ хэрэглэх хугацааны асуудал. За зөв хэрэглээ байгаа. Тэгээ зөв хэрэглэнэ гэдэг маань заавраар нь хэрэглэн түрүүн би хэлсэн. Заавар нь монгол хэл дээр боловсруулагдсан байгаа. Энэ дээр үндэслэж Монгол улсад тухайн жилдээ жишээлбэл 21 онд хэрэглэхийг зөвшөөрсөн пестицид бордооны жагсаалт гардаг. Энийг бол байгаль орчны яам, эрүүл мэндийн яам, хөдөө аж ахуйн яам энэ гурван яамны сайдын тушаал хамтарсан тушаалаар батлагддаг. Батлахын одоо үндэс суурьнд одоо бидний хийсэн судалгаа, туршилтын үр дүнгийн тайлан заавар дээр тулгуурлаж одоо энэ тушаал заавар гардаг учраас энэ дээр нэлээд сайн анхаарал хандуулж тэр зааврыг нэхэж авах.
тэр заавартай танилцах, тэр зааврын дагуу хэрэглэх шаардлага байгаа. За тунгийн асуудал байгаа. Тун дээр би түрүү хэлсэн глифосат дээр жишээлээд агуулмж нь хэд вэ? Нэг нэр төрлөөр орж ирж байгаа, нэг үйлчлэх бодистой. Жишээлбэл Roundup гэдэг бол Roundup нэрээр орж ирж байгаа, Tornado нэрээр орж ирж байгаа, Sprout Extra гэдэг нэрээр орж ирж байгаа. Энэ худалдааны нэр нь өөр боловч дотор нь байгаа тэр химийн урин хийж байгаа ногоон болгоныг устгаж байгаа ганц юм чинь глифосат. Тэр глифосатын агуулмж одоо өөр байна. Тийм учраас тэр агуулмж нь хэд вэ гэдгээсээ хамаарат тун нь өөр байгаа. Тийм учраас энэ тун гэдэг дээр анхаараач гэдгийг хэлээд байгаа юм. За арга байгаа, хэрэглэх арга. Одоо үр ариутгалыг хийхэд жишээлбэл хагас хуурай аргаар хийж байгаа. Тэгэхээр 1 тонн үрэнд ерөөсөө л 10 литр шингэн зарцуулахаар хийж байгаа. Тэгэхээр хагас хуурай арга гэдэг нь машинаар үр ариутгалыг хөвчлэн үр ариутгалын машинаар хийж байгаа. Тэгэхээр ямар аргаар хийх үү тийм ээ? Жишээлбэл үр ариутгалын машингүй хүн одоо үрээ дэлгэж тавьчихад 10 литр одоо шингэнийг бүх үрийнхээ гадаргууд жигд тарааж хэрэглэнэ гэдэг бол бас өрөөсгөл. Тийм учраас ямар аргаар хэрэглэх үү? За мөн одоо онгоцоор зарим аж ахуйн нэгжүүд бол химийн бодисон гербицид за мөн шавжийн эсрэг бодисыг хэрэглэж байгаа. Тэгэхээр салхины хурд, салхины чиг тийм ээ ямар өндөрт нисэх үү? За мөн хэрэглэж байгаа, ашиглаж байгаа тэр шүгшигчийн чинь хушуу ямар хушуу байдгийг тэрнтэйгээ холбогдоод энэ арга бол бас аж ахуй нэгж болгоно. Тэр бүс нутгийн онцлогт тэгээд хэрэглэж байгаа техник төхөөрөмжөндөө захирагдаж өөр байдаг учраас энэ дээр бас анхаараарай гэж хэлмээр байна. За бэлтгэлийг хэрэглэхдээ бол тухайн хөнөөлт организм жишээлбэл хог ургамал гэдэг юм уу? Хог ургамал нь одоо ямар хэдэн сантиметр байх юм, ямар үе шатанд байх юм, хэдэн навчтай байх юм тийм ээ. Энэ дээр одоо тулгуурлаж за жишээлбэл шавж гэхэд бид нар авгалдаан шатанд нь хэрэглэх юм уу тийм ээ? Биегүүцэн одоо шавж нисээд явж байхад хэрэглэх юм уу гэдэг энэ одоо тухайн биологийн асуудал. Жишээлбэл өндөг шавжийн өндөг байхад бид нар ямар нэгэн одоо инсектицидийг хэрэглээд бол үр дүн байхгүй ш. Яагаад гэхээр өндөг маань гадуураа маш одоо хатуу хитinin бүрхүүлтэй байдаг. Ямар нэгэн одоо бодис нэвтэрч орох боломжгүй байдаг. За навчны одоо дор байрладаг шавжинд бол ямар аргаар одоо цацах уу гэдэг асуудал тийм ээ. Тэр биологи нь ямар үе шатанд нь байх уу гэдэг асуудал яригддаг. За мөн одоо өвчин дээр гэх юм бол бид нар спор дөнгөж үүсч байхад тэр хөнөөлт организмыг мөөгөнцрийн спор үүсч байхад хэрэглэх үү? Эсвэл одоо бүр одоо тархацсан үед нь хэрэглэх үү гэдэг энэ тухайн өвчин үүсгэж хөнөөлт организмынхаа биологийн онцлогтод тохируулах нэ. За мөн таримлын хөгжлийн үе шатанд нь тохируулах нэ. Тэгэхээр энэ таримлын хөгжлийн үе шатыг манай буудаа үр тариа тариалж байгаа аж ахуй нэгжүүд бол ерөнхийдөө хэвшсэн байгаа. Гэхдээ зарим нь бол одоо бас шин тутам орж байгаа, шин тутам энэ аж ахуй эрхэлж байгаа хүмүүс бас мэдхгүй, дутуу мэдсэн юм байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр хэдийн үед цацах вэ? Жишээлбэл гербицидийг одоо гол хатгалт өнгөрцөн хойно гербицид хэрэглэх юм бол ямар нэгэн үр нөлөө үзүүлэхгүй хог ургамалтай магадгүй одоо таримлтай стресс өгөх ийм магадлал бол өндөр байдаг. Тийм учраас энэ таримлынхаа ямар хөнөөлт организмын эсрэг ямар бодисыг хэрэглэх үү, хэдийн хугацаанд хэрэглэх үү гэдэг нь энд одоо үе шатаагаа шууд холбогдож явж тэрүүгээрээ одоо нөгөө үрдэн гарах учраас энэ дээр бас анхаарах шаардлага байгаа. За ингээд миний өнөөдрийн бэлдсэн энэ хөнөөлт организмтай тэмцэх үр тариаг хамгаалах цогцлбор аргын талаарх мэдээлэл ингээд дуусч байна. Ингээд тариаламжтын маань энэ жилийн ургац ариун байх болтугай та бүхний маань одоо төлөвлөсөн ургац бий болно гэдэгт одоо судлаач хүний хувьд бүрэн дүүрэн итгэлтэй байна. Тэгээд та бүхэн маань одоо ургацыг хүсвэл ургамал хамгааллыг хүс гэж хэлмээр байна. Ургамал хамгаалалгүйгээр одоо ариун ургац авна, чанартай ургац авна гэдэг бол өрөөсгөл. Тийм учраас та бүхэнд энэ ерөөлийг бас мэрэгжлийнхаа үүднээс хэлмээр санагдлаа. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа. Асуулт байвал хариулъя. За Дундав доктортой маш их баярлалаа. Маш дэлгэрэнгүй, маш сайхан илтгэл боллоо. Тэгээд өөр асуух зүйл байна уу?
манай ихтгэл National Farmers CGMN гэдэг тэн дээр тавигдана. Report тэгээд тавигдана. Тэгээд асуулт байна уу? Зарим улсууд яг баярлалаа, сайхан мэдээлэл байна гэдэг гараа явсан байна. За шинэ хоёр багшаас асуух юм байна уу? Сайн байна уу? За сайн байна уу? За сайхан тусч байна уу? Сайхан. За дондоо сайн байна уу? За сайн байна уу? За баярлалаа сайхан мэдээлэл өглөө дондоо. Тэгэхээр зэрний хэд хэдэн асуулт байна. Ягаад тэгэхээр зэрэг та бүгд маань одоо мэдчихэж байгаа. Бид хаврын тариалтай дууслаа. Одоо бид нэгдүгээрт нь орон шугамсралтын асуудал, хоёрдугаарт нь хогоомстой тэмцэх асуудал, гуравдугаарт нь одоо сүүлийн үеийн өвчин нэлээх хэмжээгээр гарч байна. Дөрөвдүгээрт нь шавж нэлээх хэмжээгээр гарч байна. Тэгэхээр тариаланчтайс ирсэн, тариаланчтайс тодруулж байгаа юм асуултуудыг дамжуулт тавья дондоо. За нэгдүгээрт нь болохоор зэрэг одоо хогоомстой тэмцэж байна. Тэнд болохоор зэрэг Puma Super-ыг авч байна. Puma Super бол тийм ээ шугам навчтай хогоомд үйлчлэх ёстой. За хоёрдугаарт нь энэ жил чиг ихтэй байгаагаас болоод нэг үрийн талд одоо хогоомдууд их байна. Тийм ээ хос үрийн талд хогоомдууд их байна, далбар навчтай. Тийм учраас Puma Super одоо Пенесан юм уу? Puma Super 2.4-дээ яг хольж одоо цацах боломжтой юу гэж асууж байна. За нэгдүгээр асуулт. За хоёрдугаар асуулт нь болохоор зэрэг. За сүүлийн үед бас танаахан ч одоо судлаад байгаа юм шиг байгаа. Би нэлийн хэдэн одоо бас тариаланчтай сонссон. Глифосатын агуулмжийг өндөрсгөж тариад байна. Юу өндөрсгөж одоо химийн шиг хийгээд байна. Энэ нь яагаад вэ гэсэн чинь одоо дасан зогсоод байна. Хогормолууд дасан зогсож байгаа учраас тийм ээ. Хуучин одоо 36-та 41-тэй 48-тай 50-тай 54-тэй глифосат орж ирдэг байсан. Гэтэл одоо сүүлийн үед одоо ингээд 50-54-тэй гэдэг ингээд бас юм хандлага гарч ирээд байна. Ийм учраас одоо та бүгд одоо яг судалгаараа илрүүлсэн ямар хогормол глифосатанд дасан зогсоод ингээд одоо юунуудыг ингээд өөрчлөлт байна гэдэг юм асуултууд байна. Хоёрд нь болохоор зэрэг та бүгд маань бас энэ хүнсгүдэж тухай ямар 3 саяын тушаал тэр нөгөө орж ирэх бодисын концентрац юмнуудыг тодорхойлж өгдөг, танаа хүрээлэнгээс тодорхойлоод авдаг ба. Энийн дээр яагаад ингээд глифосатын агуулмжийг өндөрсгөл яваад байгаа юм бэ гэдэг юм асуулт байна. За 3-дугаарт нь болохоор зэрэг за танаа хүрээлэн болон энэ бусад хүрээлэнгүүд энэ одоо пестицидийн агуулмжийг яг одоо тоочны энэ бол тариаланчид хэрэгтэй юм түүнч тавал бас хэллээ. Юунууд ч хэрэгтэй юм. Хөдөлгөөн борлуулагч аж ахуй нэгжүүд хэрэгтэй юм. Бид цаанаасаа юу аваад байгааг мэдэхгүй шүү дээ. Тийм үднээс яг одоо тодорхойлоод гаргаж байгаа. За яг хөө зүгээр би гадны лабораториор орж байгаа, мэрэгжлийн лабораториор орж байгаа. Яг одоо энэ глифосат болон бусад одоо бодисуудын агуулмжийг яг тоочны тодорхойлж байна уу гэдгийг л асууя, тийм ээ. Яг энэ дээр бас нэг яг үнэмшилтэй өгүүлж өгөөч. Тариаланчид бас эргэлзээ гаргах, хөдөлгөөн борлуулагч бас эргэлзээ гаргах. Энд чинь цаанаасаа бас тэднээс чинь доллараар авч байгаа учраас энэ чинь зүгээр нэг тоглоом биш шүү дээ. Ямар ус аваад байгаа юм тийм ээ. Энэ асуудалтай хариулж өгөөч. За 3-дугаарт нь ялангуяа одоо ингээд та бүгдээс гарч байгаа нэг юм асуудал байгаа даа. Гумат, били жимчүүг, гинчорны жимчүүг, идагометрийг танаас эрдэс бордоо гэдэг ингээд тодорхойлоод байх юм аа. Тийм ээ, эрдэс бордоо гэдэг юу юм бэ гэдгийг тодорхойлж хэлж өгөөч. Эдгээр эрдэс бордоонууд байх уу? Тухайлбал азот, фосфор, калий агуулмж тийм ээ. Энэ танасын хэлээд байгаа гумат нь хэд агуулдаг юм. Идагомд одоо хэд агуулж байна. Энэ били жимчүүг хэд агуулж байна. Гэдгийг ингэж хэлж өгөөч. Энийг одоо эрдэс бордоо биш юм аа. Минийхэр бол тийм ээ эрдэс бордоо гэдэг бол азот, фосфор, калий. Яг хөө зүгээр химийн синтетик аргаар гаргаж авж байгаа одоо бордоонууд бага баг. Тэгэхээр миний ойлголтоор бол эрдэс бордоо гэдэг нь юу гэхээр азот, фосфор, калий хэмжээ хамгийн өндөр тунгаар агуулж байгаа бодис эрдэс бордоо гэж тодорхойлно гэж одоо би хэд хэдэн одоо эрдэмтдийн бүтээлүүдийг уншсан. Тэгэхээр зэрэг эдгээр энэ идэвхжүүлэлт бодисуудыг одоо ингэж хольж ярих биднээс эрдэмтдийн хувьд яг энэ газар тариаланыг одоо авч явж байгаа хүмүүсийн хувьд бас ингэж ярих боломж байна уу үгүй юу гэдгийг хэлье. За тэгээд хэдэн ч асуулт болчих удаа.
Дараа нь болохоор зэрэг за одоо ингээд биднээс хог ургамлтайгаа тэмцэх гээд гэрвчээ цатчлаа. За энд ургамал стресс орно. За дараа нь бид нэр юутайгаа тэмцэх гээд өвчнөтэйгөө тэмцэх гээд за пункцийг цаачлаа. За тэгээд дараа нь бид одоо мөн юутайгаа тэмцэх гээд шавьчтайгаа тэмцэх гээд одоо инсекцид цаачлаа. Тэгэхээр зэрэг эдгээрүүд одоо хэд хоногийн зайтай байх вэ? Ургамал хэр зэрэг стресст орох вэ? Тийм ээ. Зүгээр гэрвчээ цацхад судалгаагаар бол 7-оос 10 хоногийн стресст ордог. Хүчтэй үе шат удаашрдаг. Ийм болохоор зэрэг эдгээрийг яг одоо зохимжтой одоо харьцааг нь бас манай тариаланчид ойлгуулж өгөөч гэсэн ийм одоо асуултууд байна. Тэгээд танд маш их баярлалаа. Ажлын өндрийн амжилт хүсье. Урах царин байгээ. За эхнээс нь хариулаад бий. За юуны зөвхөн Roundup глифосат гэхгүй ер нь аливаа одоо импортлж орж ирж байгаа аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийн дагуу пестицидийн агуулмжийг бол би түрүү хэлсэн манай хүрээлэн тодорхойлж байгаа HPL байгаа SMS байгаа. Тэгээд мөн одоо Medinfix компани демо лаборатори байгуулсан байгаа. Пестицидийн үлдэгдэл агуулмжийг үздэг шингэний хормограф, хим хормографын аппарат суурилсан лаборатори байгаа. За мөн давлгаа мэргэжлийн хамтын газрын давлгаа лабораторийг би бол агуулмж үздэг гэж бодож байгаа. Тэгэхээр энэ дээр бол агуулмжийг үзэж байгаа. Тэгэхээр ер нь бол нөгөө пестицид импортлж байгаа аж ахуйн нэгжүүд бол импортлохоос өмнө дээж материалаа авчирч өгч шинжилгээ хийлгэж дараа нь бол одоо хэмжээгээр оруулж ирж байгаа шүү дээ зөвшөөрлөө авч мөн одоо аж ахуйн нэгжүүд борлуулахаас өмнө ч гэсэн одоо агуулмжийн шинжилгээг бол хийлгээд байдаг. Ер нь бол хийх боломж байгаа, хийж байгаа. За хоёрдугаарт энэ глифосатад одоо дасан зогтсон гэдэг асуудлыг би яг одоо өөрөө бол яг тийм хог ургамал глифосатад дасан зогтсон гэдэг мэдээлэл надад алга байна. Манай хог ургамал судлалын лаборатори бол судалгаануудаа энэ янз янзын агуулмжтай глифосатын судалгааг бол хийсэн. Заавар зөвлөмжийг гаргаж өгсөн. Энэ дээр бол дасан зогтсон гэсэн юм бол манай ургамал хамгааллын хүрээлэнгийн тайлангийн хурал дээр бол яригдаагүй. Тийм учраас энэ дээр бол яг тийм хог ургамалд дасан зогтцоод одоо өгөхгүй байгаа гэдэг асуудлыг бол би хэлэхгүй. Харин зүгээр би түрүү яриад байсан агуулмж хэд байгаагаас хамаарат тунгийн асуудал дээр манай тариаланчид зарим тариаланчид бүгдээрээ биш алдаж оноод байгаа юм байгаа юм болов уу гэдэг юу бол байгаа. Яагаад тэгэхээр өндөр агуулмж бага агуулмжтай глифосат авчгаад өндөр агуулмжтайгийн тунгаар хэрэглээд үр дүн өгөхгүй байх тохиолдол бол бас 1-2 дуулдчихсан учраас энэ агуулмж тун дээр алдаа гаргаж байгаа юм болов уу гэсэн бодлол одоо хувь судлаачийн хувьд бол байна. За хог ургамал мэрэгчэнд юу шавж өвчнөд тэмцээд одоо ургамал стресст орох асуудал энэ бол альва одоо жишээлбэл хог ургамлын эсрэг хэрэгжилж байгаа гербицидүүд бол бүгд сонгомол үйлчлэгтэй байдаг. Тийм учраас хэрэглэх хугацаанд баталтаас гол хатгалтын үед хийдэг. Тэгэхээр яг одоо тунгийнхэн дагуу, зааврынхын дагуу хийсэн байхад ургамал айхтрах стресст ордоггүй. Яг уу зөвхөн тодорхой хэмжээнд ургамал одоо бас стрессийн шимт тэмдэг үзүүлдэг. Гэхдээ энэ бол тухайн одоо таримл ургамлын дархлаатай шууд холбоотой байдаг. Дархлаа гэдэг нь цаашаа ярих юм бол үрийн чанарын асуудалтай сортын одоо онцлогтой холбогдож явдаг. Тэгэхээр манай тариаланчид бол яг уу гербицид хэрэглэснийхаа дараа биосил хэрэгжилж байгаа миний одоо бордоонуудыг хэрэгжилж байгаа юмнууд байгаа. За өвчний эсрэг ургамал ургалтын хугацаанд өвчний эсрэг бол одоо түрүүний дээр навч түрүүний өвчний эсрэг бол юм хэрэглэх ёстой. Гэхдээ манайд бол өнөөдрийг хүртэл хэрэглэдэг бодсон ч одоо жагсаалтанд байдаг боловч оруулж ирж одоо хэрэгжилж байгаа аж ахуй нэгж бараг алга. 1-2 жилийн өмнө колоссал прог гачуурт бүтлийн ундрах 2 тодорхой хэмжээгээр жоохон хэрэгэлсэн баг. Бусад аж ахуйн нэгжүүд бол тэр бодсон ч байгаагүй хэрэгэлдэггүй. Хэрэглэх шаардлага бол байгаа.
Хэрэглэх шаардлага нь бол туг навч үүсэх үед л туг навчаал хамгаалчих юм бол өвчин бол цаашдаа нэг айхтар одоо хөнөөл биш навчны өвчин бол хөнөөл учруулад байдаггүй. Тийм болохоор ургамал одоо фунгицидэнд бол их айхтар стресстэй. Ер нь тармил ургамлын стресстэй химийн бодис бол ганцхан гербицид л байдаг. Тэгэхээр гербицидээ зааврын дагуу тармилынхаа хөгжлийн үе шатнд тохируулаад хэрэглэчихэд бол айхтар их стресс ороод одоо тармилаа алдсан тийм тохиолдол бол ер нь байгаагүй. Манай тариаланчид бас энэ стрессээс хамгаалаад түрүүний хэлсэн юмнуудыг бол хэрэглээд байдаг. Гүмийн биос электрик хэрэглээд байдаг. За чи гэхдээ хог ургамлын одоо гацууд нэлээд ариун байгаа. Тэгэхээр хос үрийн талд болон үетний эсрэг гербицидүүдэд бакависмес гэж ярьдаг холимог байдлаар хэрэглээд бол манай тариаланчид ерөнхийдөө хөвшчихсэн гэж ойлгож байгаа. Тэгэхээр энийг хэрэглээд явахад бол ургацаа хамгаалчих, хог ургамлаа дарангуулчих боломж нь бүтсэн гэж үзэж байна. За шавжийн эсрэг бол яг сүүлийн жилүүдэд шавж гэсэн манайхан бол яг каратег ер нь нэлээд түлхүү хэрэгжилж байгаа. Тэгэхээр каратег бол ургамал угалтын хугацаанд нэг л удаа хэрэгжилж байгаа. Тэрнээс болоод одоо тармил стресс ороод янз бүр болсон юм бол байхгүй. Яг одоо каратег бол 5%-ийн карател байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бол гад 300 мл тунгараар хэрэглээд үр дүн байгаа. За сүүлийн жилүүдэд бас ер нь дасан зогтчих вэ гэдэг юм асуудлаасаа болоод гэдэг юм уу, эсвэл бас хүмүүсийн эрэлт хэрэгцээ, үнийн асуудал, эрэлт нийлүүлэлтийн асуудлаасаа ч юм уу, тэр заалт паспорт гэдэг баг түнтэй бас үйлчлэгээ сайтай ийм Оросын холбооны улсын Шелков агрохимийн бодисуудыг бол бас зарим аж ахуйн нэгжүүд хэрэглээд байгаа. Тэн дээр бол ямар нэгэн тийм стрессийн асуудал яригдаагүй. За бордон дээр бол шин бордоо гэдэг яагаад хэрэглэсэн бэ? Би хэлсэн бэ гэхээр энэ нь бол байгалийн гаралтай. Нэмэлт одоо химийн бодис ерөөсөө түрүүний бэлэж жимчиг, чорны жимчиг, эдагумд бол байхгүй. Энэ бол дандаа байгалийн гаралтай түүхий дээр хийгдсэн бордоонууд байдаг. Одоо бид нар бол бас туршилт судалгаанд нь оролцсон. Хэрэгэлсэн аж ахуйн нэгжүүдээр нь бас хэмжилт хийж явсан. Хурааж авсан ургацын хэмжээтэй нь танилцсан, мянган үрийн хэмжээтэй танилцсан. Тэгэхээр бол тодорхой үр хэмжээнд нөлөө үзүүлжээ гэдэг бол дүгнэлт байгаа. Манай аж ахуйн нэгжүүд ч бас хэрэглэх сонирхол бас байдгийн шиг байна лээ. Зөвхөн нийлүүлэлт нь ямар байдгийг тэр тавын мэдээлэл бол бас хамс байна. Химийн бордоо бол 100% үгүйсэхгүй гэдгээ би түрүүн хэлсэн. Химгүүгээр угаасаа хөдөө аж ахуй бол химж хүртгүүгээр урагшаа явах бол учир дутагдaltaй угаасаа явдаггүй. Энэ олон улсын жишг байгаа. Манайх ч гэсэн өнөөдрийн хүртэл атар эзэмшээ 60 жил болоод хугацаанд бол химгүүгээр явсан түүх бол байхгүй. Химгүүгээр явах ч үгүй. Хамгийн гол нь химийн хэрэглэн дээр зөв зохистой хэрэглээ гэдгийг л чухалчлах хэрэгтэй байгаа. Хизээ хэрэглэх үү, яаж хэрэглэх үү, хэрэглэж байгаа бэлтгэл чанартай байна уу, түн орондоо хэрэглэж гин үү, зөв арга технологиор хэрэглэж гин үү гэдэг дээр л анхаарчих юм бол химийг бол хэрэглэж болохгүй гэсэн юм бол байхгүй. Тэгээд одоо тэр гурвалсан бордоо диамафоско бол хамгийн одоо боломжтой олон улсад хэрэгэлсэн тэр их хүчтэй одоо Оросын албаны улс өргөн хэрэгжилж байгаа. Манай тариаланчид бас хэрэгэлсэн аж ахуйн нэгжүүдийн тэр 26-26-аар намар хэрэглэх нь бол илүү үр дүнтэй юм а гэдэг нь бол харагдаж байгаа. За хавар одоо тарилтын үед хэрэглэх хэд бол бас 26-аас илүү хэрэглээд тармилаа одоо үгүй хийчихсэн бас нэг 1-2 тохиолдолд туршилтын хэмжээнд байсан. Тэгэхээр туг норм одоо химийн бордон дээр ихтгэх юм бол тармилыг түлэх асуудал байдаг учраас энэ дээр бол тэр зөв зөвхөстэй хэрэглэх хугацааг намар гэж хэлсэн юм юм аа. Тэгэхээр тэр эдагумын одоо яг дотор нь юу байгааг бол би яг үүндээ одоо бол шууд хэлж чадахгүй. Бэлэж жимчүүдээр би өөрөө бас судалгаанд нь оролцож байсан учраас энэ бол байгалийн одоо тэр далайн шүрний чулуу тэгээд гатуулын одоо чулуулаг тэр эрдэс агуулсан бүтээгдэхүүн юм байна лээ. Тэр метро ороод үзэхээр бол Орос дээр бол байдгийн байна лээ. Тэрэн дээр нь бол бас судалсан тэр чорны жимчиг нь бол гарал үүсэлнэгтэй. Чорны жимчиг нь бол өрлөн хэлбэртэй хөрсөндөө шууд хийгээд одоо нөгөө
үрийн хажуудлын бордооны юу руугаа бункерлөг хийгээд шууд тарилтын үед хийгээд явсан. Бид нар бол багш хэмжээнд одоо төмс мэсний ногоон дээр бол нэлээд одоо гартаж судалгаа хийсэн. Үндэсний системийг маш одоо хүчрэх болгож өгдөг юм байна лээ. Тийм үгэн биднэрт ч гарсан дахны хүрээлэн дээр Батотхон гэдэг судлаач хийсэн тайлангийг бол би орчуулж Орос руу тэр компанид нь хөрвүүлсэн. Зурган дээр нь бол тод харагдсан. Энэ жил бид нэр дахиад бас хийж байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр энийг бол яг зөв эрдэс гэдэг нь би нөгөө байгалийн чулуулаг одоо тэр гатуулын юу интерес хийсэн одоо нөгөө органик даралтай юм гэдгээр нь хийсэн юм шүү. Яг бас алдаа мадаа гарсан бол уучлаарай. За шинэ хоёр дараагийн асуултанд босноо. За баярлалаа. За баярлалаа. Өстө сайхан хариулт өгөөд сайхан асуулт асуулаа. За ингээд өнөөдрийн манай ихтгэл хичээл лекцийг ургамал хамгааллын хүрээлэнгийн доктор дэд профессор Дондов сайхан ихтгэл тавилаа. За ингээд дараагийн ихтгэл эх 5 дахь өдөр явагдана. Энэ дээр Азийн хөгжлийн банкны олон улсын зөвлөх Алтанбаатар доктор ихтгэл тавина. Цуврал лекцүүд бол тавигдчихж байгаа 5 дахь өдөр болгон энийг та бүхэн бас орж сонирхоорой. Өнөөдөр манай ихтгэл National Farmers Segment гэдэг манай сайт дээр рекордгээ тавигдсан байгаа. Энийг бас та нар орж сонирхоорой. За ингээд өнөөдрийнхөө ихтгэлийг өндөрлөх үү. За Дондов доктортой маш их баярлалаа. За та бүхэнд бас их баярлалаа. Тэгээд тариаланчид маань ямар нэгэн асуудал одоо хог ургамлын ч гэдэг юм уу, өвчин, шавж одоо мэрэг чамдны тэжээлийн дутагдлын гэдэг юм уу ямар нэгэн асуудал гарвал манай ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн яг хариуцсан одоо лаборатори сектор судлаачидтай холбогдож одоо ургацаа хамгаалж арвин ургац аваарай гэж өрөмөр байна. Тэгээд бас энэ Монголын тариаланчдын холбоо шинээр байгуулагдсан гэж ойлгож байгаа. Тэгээд бас энэ тариаланчтай бүтээмжтэй ажил зохион байгуулад явж байгаа маш их баярлж байна. Ингээд энэ ажил цаашдаа тасралтгүй өөр одоо тариаланчдын маань бас анхаарлын төвд байдаг нэг тийм юм мэдчихсэн гэсэн тэр сэдвүүдийг олж сонгож ийм юмнууд хийж байгаасаа гэж бас хүсмээр байна. Тэгээд та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Би нэг юм хэлчихв. За тэг. Тэг. Хараа энэ дээр би юу гэсэн нэг зүйл хэлэх гэсэн